сайн байцгаана уу? Энэ дооны weekly show ихтэй байна басан ба. Цацтай доороо би амраа байна. Цагаан бичиг хүнс яас сони юм бэ тийм. Ёлкны модтой гайлаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгчээр Tino супер аппликейшн ажиллаж байна манайхаа. Энэ 7 хоногт маш олон сонирхолтой үйл явдлууд болсон. Гэхдээ бас ч улс төрийн хүрээнд бол айгүй тийм намуухан байлаа. За хүн намын хоёрыг стооцох юм бол тий. За тэгээд дээрэс нь одоо нүүрсний асуудал маань үргэлжилсээр байна. Дизель бүр олдохоо болчлоо. Хүмүүс дизель олох гээд үнэхээр баларч байна. За бензин бас жоохон хомсдолтой маягтай байж ах шиг байна. За тэгээ улсын хурл бол ер нь жоохон хүн багтай, ажил багтай. За ер нь нэг тийм шинэ жилдээ бэлдсэн маягтай, ер нь одоо ингээ он гарахтаа гэсэн маягтай. Ийм 7 хоног боллоо. Ингээд бүгдээрээ мэдээгээ нэг нэгнээс нь үсцгээе. За энэ 7 хоногт төрийн өмчийн компаниудын асуудал яригадаад байсан. За тэгээд лайв ч юм уу хэрдэн нэг төрийн компаниар орсон. Үнтэй машин унана, гадаадаар зугаална. Өөр юм юу ч байхгүй Монгол улсын дарга нарт. Сэтгэл байхгүй. Энд хүн байна уу? За энд юу даа? Эрчим Монголын нэг хүн байна. Гурван давхар үзтэй. За байна уу хэнд. Эрчим Монголд ажилтдаг. За яаж явж байгаад энд орчих. Оо яа анкет өгöd орчихно. Ахын доо яг нэг үгэлэхэд энэ Эрчим Монгол бол хэрэггүй газар цаа. Ахын доо зүгээр өргөдлөө өгöd чиний энэ одоо сарын олон сая төгрөгийн цалин 4 эмчтэй. Ахын дүү барилга дээр очиж ажиллацаа. Тэгээ барилга дээр ажил байна те. Энэ зам талбай цэвэрлээ. Энэ сайхан залуу ингээд өөрхий ямар ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд биш шүү дээ. Тийм биз дээ. Сайхан нийгэмд бүтээлч юм хий. За юу. Тэгэл хийцгүй компьютер ухаад фэйсбүүк ухаад сууч тэр араа. Энэ мөнхөрдөн ахыг орж байгаа тэр офисын мөр амар юм айлттай суудаг байгаа. Яг хамгийн гол нь хашгирч орилж байгаад ороод ирж байгаа байхгүй. Энэ дөрөв яадны гадуур явахаар ямар ч ажил байхгүй гэсэн ингэ хүн байна уу гэсэн чинь манай хүн гэдэг. Эвс та манай өрөөд шахаад ороод ирлээ шүү дээ. Заминида. Яг дүү харангууд яг нэг юм дээрлэхгүйр санагдаж байна. За яаж орсон бэ дээ гэдээ ороод ирсэн. Гэтэ Эрдэнэс Монгол гэдэг компани ер нь нэрээ тийм. Энд гэхдээ Эрдэнэс Монгол гэсэн юм шүү. Оо тийм. Тий, Эрчис Монгол гэдэг компани нэрээ хэрэг байгаа ч юм уу ч юм уу тэгээд нэг олон ажлын байртай. Тэгээд эн чинь надад нэг жоохон муухай санагдсан юм юу байсан бэ гэхээр энэ нөө дарга нарын өрөөнд бүгдээрээ ийм iMac-тай. Тэнгүүд энэ мөн хөөрхөн амтны шинэ залууд өөрхөн ингээд Windows, Dell-ийн компьютер маш наадхан дээр үсрээл A4 дээр юм шаав. Тим амар үнэтэй Apple-ийн компьютер нэр үнэхээр хэрэг байхгүй шүү дээ. Хэрэглэж чадахгүй шүү дээ тэрийг. Зүгээр нэг Excel дээр нэг хідэн тоо шивхэд заавал Apple-ийн компьютер байх. Ямар ч шаардлага байхгүй. За ингээд ямар ч байсан айц дагуулсан лайв ямар ч байсан. Яваад өнгөрсөн байна манайхаа. Мөнхөрдөн ах өнгөрсөн 7 хоногт ирсэн шүү дээ. Яг тэр ширээн дээр суудсан ингээд энийгээд өвдөдсөн. Би өөрөө мөнхөрдөн болсон мөнхөрдөн. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Tino супер аппликейшн. За энэ яагаад супер аппликейшн гэсэн гэж нэг аппликейшн дотор бүх зүйлийг багтаасан байна манайхаа. Онлайн дэлгүүр. За тэгээд таны утасны цэник дууссан бол ойрхон байгаа хаана ойрхон павер банк байгаа тэрийг зааж өгөх нь байна. За дээрэс нь онгоцны билетээ захиалж болно. Буудал, SIM карт, олон улсын SIM карт гэдэг ерөөсөн маш олон үйлчлэгийг нэг дор багтаасан учраас энэ бол супер аппликейшн юм байна. Удахгүй такси үйлчлэгээ нэвтрүүлэх гэж байгаа юм байна. Тийм учраас таксиныхныг бас бүтгэж байгаа юм байл шүү манайхаа. Тэгээд шинэ хэрэглэгчийн урамшууллаа зарласан байна. Та бүхэн шинэ хэрэглэгч болох юм бол
50000 төгрөгийн эрхийг өөртөө авах нь байна. Тэгээд та энэхүү 50000 төгрөгийн эрхээрээ Tino app-аас хүссэн үйлчлэгээ авах боломжтой юм шүү. Бүх зүйлийг нэг дор багтаасан Tino супер аппликейшн. Манай нэвтрүүлгийн ерөнхий мэдчилээ. Баярлалаа та бүхэндээ. Tino таны супер ап. Бидний өдөр тутмын амьдралын бүх хэл хэрэгцээг нэг дор төвлөрүүлсэн тухайлаг супер аппликейшнийг танилцуулж байна. Та Tino Pass дараах үйлчлэгээнүүдийг ашиглах боломжтой. Tino Store, Tino Charge, Tino Pay, Tino Trip, Tino AI, Tino Grocery, Tino Education, Tino Portal. Хэрэгтэй бүхэн тань нэг дор. Tino таны супер ап. За энэ 7 хоног бол маш хүйтэн 7 хоног болсон. Хүмүүс чи хүүе энэ 12 сарын ихээр ингэж амар хүүтэрдэг лүгэл гараал часнаас те ингээл өстой хамаг юм часнаас болсон. Ингээ төмөрн дээр хилэн нахад баг наалтгаар амар хүүтэн болсон. За мэдээж хүүтэрсэн юм чи хүмүүс галаа түлж эхэлсэн байгаа. За тэгээ ийглэр гал түлхтэй холбоотойгоор бас нэг харамсалтай мэдээ явсан. За сүүлийн 2 сарын хугацаанд дугаарыг 200 гаруй дуудлага бүртгэлдэжээ. За үүнээс 6 хүн амиа алдсан байна. За харин он гарснаас хойш 2000 гаруй иргэн угаартаж 33 иргэн нас баржээ. Иргэд галаа бүрэн унтраагүй байхад яндангаа бүтээх за угаарын хим мэдрэгчийн унтрааснаас болж амиа алдах тохиолдол түгээмэл байна. Энд гэхдээ эрс ихссэн шүү. Яг нөгөө нэг нийтлэнг зэдлэнг юу лээ нөгөө шахмал түлш мүшнээс хойш эрс ихссэн. За тэгээд яг 12 сарын 1-ээс Улаанбаатар хот даяараа яг нэг төрлийн түлшээ түлж эхэлсэн. За энэ бол мэдээж Хятадаас авчирсан хагас кокс ч нүүрс байсан. За энэ талаар бас ярьцлага авсан. За өнөөдрийн мэдгдлэр бол 12 сарын 1-ээс 100% Хятад коксоо түлнэ гэж ах шиг байна. Тэгээ өнгөрсөн хугацааны утаан дээр бол хэлэхэд маш хүнд. Одоо мэтлингийнх нь утаа юм уу, шахамлынх нь утаа юм уу, хагас коксынх нь утаа юм уу, бүү мэд нэлээд хүнд байлаа шүү дээ. Агаарын бохирдол ихтэй. За тэгээ одоо хагас кокс түлхэхээр төлж байгаа юм байна. За тэгэхээр хэд хэдэн асуудал үүсэж ийн гэр оролвол нэгдүгürt бол ялангуяа ханан пишин за тэгээ нам даралтын зуух гэж ярьдаг. Энэ хоёр дээр бол одоо илчгүй байна, халахгүй байна. Гол шалтгаан бол асахгүй байгаа байхгүй уугаад байгаа. За тэгээд тэр нэгдүгürt тэр гэрээг халаахгүй байна. Хоёрдугаар тэр уугж байгаа, асахгүй байгаа, уугж байгаа учраас угаарын эрсдэл бол маш өндөр байна. Угаарын эрсдлүүд энэ бол амар. Манай гэр ороолын айлууд чи бүгдээрээ ингээд нэг юм тийм амар мэрэгжлийн ч юм уу нам даралтын пишнтэй айлууд биш байхгүй юу? Зүгээр ингээд хөөрхөн амьтад баг ихэнх нь өөрсдөө гар мараараа пиш мишингээ ингээд тоосго мосгоор шаваад ингээд хийсэн ийм айлууд байдаг. Тэгээд эн чи өөрөө ингээд энэ угаарын эрсдлийг айгүй нэмээд байгаа юм байна лээ. Тэгэд яг энэ талаар ер нь энэ нүүрсний талаар яагаад угаартаад байгаа талаар маш шинжлэх ухааны үндэстэйгээр за би өмнө нь нэвтрүүлгүүдээр яг энэ талаар олон л ярьсан. Гэтэ хүмүүс бол анхаарч сонсоогүй. Яг энийг сонсоодгоор яагаад угаартаад байгаа талаар маш сайн ярьсан байлээ шүү. Ерөөсөө тэр нүүрсээ шатаж чадахгүй л асуудал. Нүүрсний найрлага нүүрс болгон бас өөр гэдгийг бид бүхэн ойлгохгүй. Яа нүүрс болгон ингээд дотроо агуулж байгаа тэр нүүрс төрөгчийн хэмжээнээс хамаарат насжилтаас хамаарат чулуун нүүрс, хүрэн нүүрс, антрацит эдгээр чинь нүүрс төрөгчийн агуулмж өндөрсөх тусам шатахтай төвөгтэй болж эхэлдэг. Тэгэхээр бид нар нөгөө хуучин буруу зуухан дээр, энгийн зуухан дээр өндөр чанарын өндөр одоо температур асдаг их агаар хэргэлдэг нүүрс хүчээр асарч өгчөөл одоо тэгэл аргыг нь болоод төлөлгээд нь шүү дээ. Тэгэхээр тэжил асуудалтай байна шүү дээ. Тэгээд одоо сүүлийн үед миний нэг санаа зовоод байгаа юм дахиад хүртээмж нь муудвал хүмүүс нөгөө байгаа баг нүүрсээрээ урт олон хоног хангахын тулд тэр зуухныхаа соёлт энэ тэр юм хааж эхэлдэг. Энэ буцаагаад өстой үхэл дүргэх маш эрсдэлтэй асуудал. Тийм учраас нэг л 100 руу нүүрсээ хийсэн бол хангалттай шатагаа дуусгаарай тэрийг хэмнэх гэж оролдох нь ер нь бол үхэл дүргэх шүү. Тань юртэй шүү л гэж хэлмээр. Энэ гол нь юу хэлж байгаа вэ гэхээр ингээ нөгөө коксч нүүрс гэдэг чинь өөрөө маш өндөр энерги ялруулдаг нүүрс юм байна. Тэгэд өндөр энерги гэдэг чинь өөрөө маш хэмжээний хүчил төрөгчийг шатаадаг юм байна. Одоо жишээлбэл манайх энэ чинь нэг юм халаагаар аваад тавьчихсан. Эдгээр бол шууд энэ халаагарыг авахд хэлж байгаа байхгүй ингээд галаар халаадаг тэр. За хаа 2 цагаас илүү яахгүй шүү. Ажиллуулахгүй шүү. Ягаад гэвэл өрөөний чи агаарыг тэр чигт ингээ шатаачж байгаа хүчил төрөгчиж шатаачж байгаа гэж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан манайх чинь зүгээр жирийн зуух хэрэгэлдэг айлууд тэгсэн чинь нөгөө маш өндөр хагас коксчих нүүрс ингээд өчөнгүүд гэрийн агаарыг маш хүчтэй шатаагаад тэгэд
гэрийн агаар шатангууд яаж юм гэхээр гэр дотор чинь вакуум орчим үүсэж байгаа байхгүй. Тэнгүүд буцаад дутуу нүүрс төрөгчийн дутуу эсэл буцаад гарч ирээд гэсэн үг. CO гарч ирээд CO2 биш. Тэнгүүд CO чинь гарч ирээд уушгинд ороод яаж юм гэхээр нөгөө угаарталцч үүсээд. Энэ талаар аягүй сайн тайлбарлаа. За ингээд инженер хүн бол яг ингэж хэлж байна. Маш өндөр энергитэй нүүрсийг зүгээр нэг жирийн 100хан түлээд байгаа байхгүй. Тэгээ одоо мэрэгжлийн нам даралтын 100 муухан түлдэг юм чи аваачаал коксч эсвэл хагас коксч нүүрс түлхлэр чинь гэрийнхаа нөгөө хүчил төрөгчийг тэр чигээр нь шатааж хаяад байгаа маа. Түүнээс энэ дотор нүүрсэн дотор байгаа агуулга нэг чухал биш. Тэр дотор хөхөр байна уу юм биш. Хамгийн гол чинь маш өндөр энерги ялгаруулдаг нүүрс учраас энэ үхлийн тоо энэ угаартсан хүмүүсийн тоо чи ингэж амар өндөр геометр прогрессор өсөд байгаа юм. Энийг ойлгооч. Тэгээ энэ ямар ч сонголт байхгүй хамгийн амар. Ингээд сармайлсан 100хан дээр аваачаад коксчих хагас коксчих нүүрс өчөнгүү чинь тэр чинь баг 100хан өөрөө ингээд улаагаад халаад тэр гэрчин хүчил төрөгчгүй болоод угаартчих өгöd байгаа байхгүй хүмүүс. Энийг айгүй. За ингээд за боли. Ингээд ийм амар эрсдэлтэй нүүрс түлж байгаа ч ихсэн нөгөө нүүрс нь үнэхээр олдохгүй байна манайхаа. Коксцэн нүүрс шилжгүй байна, хөтөмжгүй байна. Гэр оруулах хөлтөж өглөө гэдэг зүйлтэй ярьж байна. Одоо тэгэхээр нийтлэнгээ буцаж нийлүүлэх болов хангамж нь ингээд дутуу байгаа юм бол гэр оруулалтын иргэд бол энэ үлийг яаж давандаа гэсэн. Чи хаанаас захиалгаар явж байгаа? Чи яг айлаар хүний үгээр явахаар чи өөрөө айлаар явж сурвалжлага хийхээр тийм. Чи баримтаа гаргаж чи ингэж худлаа ярьдгаа бол заяа. Олдохгүй. Одоо тэгвэл болохгүй бол тэгэл хамрын төлөөл үүж байгаа. Би сая 8 газар хайгаад үсэг ганц хийж өгч ирчихсэн. Чингэлтэй дүүр ингээ хайгаад үлч. Тэр одоо нэг цэгийнхээ дүүрэл дэрхэд нөөс тэг Сайхан амьдрах гэж барахгүй л шүү дээ. Энэ одоо сүүлийн амар нунтаа ирээд байна. Ийм нунтаас одоо аммаг билээ. Нүүрс нь хангалт муутай шүү дээ. Чадлын хэмөө юм. Би ч одоо хоёр сүлж чаддаг. Бидний шанар бол тийм муу өнөө муу. За тэгээд үнэхээр одоо хамаа алга амиа эрсдэлд оруулаач хамаагүй нүүрсийн түлээд дулаахан байя гэхлээр нөгөө нүүрс нь олдохгүй. За Нямбатар ах битүүр бол хоёулаа дарихих. Битүүр баг нэр нэг гудамжны хоёр шүү. Манай гудамны яг хажуудлын гудамны яг үзүүрт амьдэрдэг гэсэн. Надаас нэг 5 6 авах хаа. За нэг 5 авах. Битүүр бол хоёулаа гэр оролтын амьдралыг мэднэ. Би одоо 1-р курс хүртлээ нэг гэр оролт амьдэрсэн. За яг өнөөдөр үнэхээр гэр оролтод нүүрс олдохгүй байна. Би одоо сая хэлж чи яг амьдралтай юм. За манай дүү өнгөрсөн 7 хоногт нүүрс хайлаа. Жохон том байшинтай байхгүй дэлгүүр мэлгүүртэй. Тэгээ нөгөө том байшингийн чинь халаахын тулд их нүүрс хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь нүүрс өгөхгүй гэж. За тэгээд зарим нэг хүнд ингээд арх дарс 9 шүдийн юм өгөөд ингээд нэг нэгээр нүүрснүүдэд цуглуулж байгаа. Тэгээд сүүлдээ аргаа бараад 20 илүү 30 мянган төгрөг төлжиж, нэмж төлжиж нүүрс авч байгаа шүү дээ. Одоо нүүрс авилгалд орсон мөн, шаганд орсон мөн нэр. Нэр шүү. Энэ яг бодиттой юм ярьж байгаа шүү. Би өөрөө хэлээд шүү дээ. Би гэр ороллоос одоо оролт амьдарч ирсэн хөө. Тэгээ манай эргэн тойрны хүмүүс ер нь ихэнх гэр оролт байдгийн. Нямбатар дараагч мэдчихэж байгаа нөө. Би тэр чи 248 дугаар сурж ирсэн. Тэгэхээр энэ амьдрал өөрөө ийм болчиход тахад ингээд амьдралаас тасарсан юм ингээ яриад суугаад байгаа юм. Одоо яг өнөөдөр үнэхээр за угаартч өгөхдгөө маа гэхэд тэ хөлдөж өгөх аюултай байгаа байхгүй. Тэгэд хамгийн амар нь юу гэж энэ чи хүүхдүүдтэйгээ байгаа шүү дээ. Сая өнгөрсөн сар нэг аав охинтойгоо хоёулаа ингээд хамт унтж жагаад хоёулаа өнгөрчихөж байгаа шүү дээ. Үгүй энэ хүний амиар тоглоод байгаа гэдгийг эдгээр юусоо ойлгохгүй. Тэгээд нэг л их том дарга би утаа багсгачлаа гэдэг юм яриад. Цаана хэдэн мянган хүний эрүүл мэнд амь насаар тоглоод байна. Зах зээлийн бус зарчим яваад байна гэдэг яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Одоо хүмүүс одоо яаж нэг бүлээхэн байх вэ гэж бодож нэр хүлдэж өгөхгүй яаж нэг бүлээхэн байх вэ гэж бодож. Тэгэд энэ хүнийг бол загинжих шиг үн тэ. Би яг амьдрал дээр тэгээд та нар тэр нүүрсийг түлж үзсэн юм байна уу? Хагас гог энэ ийм билээ зүгээр л нүүрс үлээ ингээд уутын задлангууд нүүрс зүгээр ийм жигэнцэн л нүүрс юм бил. Жигэнсэн хагас гог гэсэн л. Тэгэл ялгаа байхгүй яг л нөгөө манай налахын нүүрс л нүүрс үү тэ. Тэгэд одоо өнөөдөр зүгээр энэ утааг арилгахын тулд энэ бол ерөөсөө энэ бол зүгээр дарангууллын арга шүү яг үнэ. За тэгээд ийм байна. Харамсалтай. Үнэхээр харамсалтай. 7 хоногийн төгсгөлөөр Нямбатар дарга маань Улаанбаатар хотын төгсгийг баталжээ.
За нийслэлийн 2026 оны төсвийг 4.6 их найт төгрөгөөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дөнгөж сая баталлаа. За 4.6 их найт төгрөгийн үндсэндээ 1.5 их найт төгрөг нь нийслэл Улаанбаатар хотын урсгал зардалд зарцуулагдана. Нийслэлийн харьяа бүх байгууллагуудын ажилтнуудын цалин, байр ашиглалтын зардлууд за цаашлаад хот нийтийн аж ахуйн одоо засвар цэвэрлэгээ, хог тээвэр гих мэт ийм одоо зардалд нийтдээ 1.5 их найт төгрөг. За ингээд амар том данхар төсөвтэй. За тэгээд төсвийн алдагдaltaй баталдаг болсон. Төрийн төсвийн хажуугаар дахиад Улаанбаатар хотын төсвөд амар том данхар төсөв батлагддаг боллоо. Энд чи одоо баг 2016 оны баг улсын төсөвтэй баг худалч хүнд адилхан төсөв баталж байгаа байхгүй юу? Амар том төсөв. Тэгээ дээрэс нь алдагдал хийдэг болцсон. Одоо орлогоос давуулж зарцуулж марцуулдаг болцсон манайх. За тэгээд энэ төсвөөр юу хийдэг юм бэ гэдээ ингээд судалж үзээд энэ 7 хоногт бас олон хүний анхаарал татсан нэг зарцуулалт байна. Өнгөрсөн жилээс Playtime арга хэмжээг хотоос зайдуу тэмдэглэдэг болсон. За өөрөөр хэлбэл данш хорон замаар явж очдог болсон гэсэн үг. Харин эх жил засмал замтай холбохын тулд нийслэлийн төсвөөс 17.1 тэрбум төгрөгийг төсвөлжээ. За энэ нь Налаах дүүргийн 3 дугаар хорооноос Playtime аялал жуулчлалын зогсолбор хүртэлх 8.4 км автозам тавих төсөв юм а. За уг ажлыг хийж гүйцэтгэх тендерт Чамба зам компани шалгарсан бөгөөд эхний ээлжийн санхүүжилт болох 9.3 тэрбум төгрөгийг аль хэдийн шилжүүлж авсан байна. Мөн Playtime зохицолборын цахилгаан шугамын тохиолдолд 530 сая төгрөг төсөөлсөн байна. Нийслэл жил бүр төсөв нь хүрэлцдэггүй зам талбайн засвар үйлчилгээ дутмаг нийтийн тээврийн парк нь хуучирсан хэмээн тайлбарладаг атлаа хувийн компани ашиг орлого төвхтэй жилд ганцхан удаа болдог арга хэмжээнд ийм өндөр өртөгтэй дид бүтц барьж өгч буй нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна. Юу болоод байгаа юм чи то үгүй тэр нацгаагаад хүн одоо ашиг олох гэж байхад одоо манус энэ чи яагаад татварлаад байгаа юм бэ? Би нэрээ ойлгохгүй. Гэхдээ 100 байж тээ маш олон фестивалууд болдог. Тэгвэл бүгдэнд нь туслал та. Гэхдээ эн чинь бүр бүхэл төрөөс эн чинь шудраг ус өрсөлдөөн бий болгож шүү дээ. Чи юу болж байгаа юм бэ? Гэхдээ тэгвэл одоо тэгээд бүгд авъя л та. Бүгдэнд нь тэр бомаар тараал та. Чи юу болж байгаа юм бэ? Би ч гэсэн авмаар л шүү дээ эн чинь. Ингэж болдгийм бол. Гэхдээ энэ ингэж давуу байдал болгож болохгүй байхгүй да. Энд чинь улаан цайм нэг бизнес давуу байдал татвар төлөгчдийн мөнгөөр Нямбатар өөрийнхөө мөнгийг өгвөл хамаа алга. Миний татвар төлж байгаа мөнгийг өгөөд байна. Нөгөө нэг бидний 6 дахин өсгсөн нөгөө нэг хотын замын татвар нөгөө та бүхний ууж байгаа 2 дахин өсгсөн пивнес авдаг нийслэл хотын татвар чинь өнөөдөр хаа хамаагүй хүний ашиг хийхэд зориулагдаад жилдээ ганцхан удаа л болж байгаа шүү дээ. Энд ч одоо юу гэсэн үг юм бэ? Тим юмд хэдэн 10 тэрбумаар ингэ зарцуулж болж байгаа юм уу? Тэгэд энэ ч бас нэг мэдээлэл хэлмээр юм лээ. Энэ шүү дээ Playtime энэ газрыг түрээсэлж байгаа маягаар байгаа юм шиг үлээ шүү. Түүнээс биш энэ газар нь бол хотын өөрийнх нь өмчөд явж байгаа юм лээ. Тэгээд ингээд тавьдаг. Тэгээд ингээд хамгийн муухай нь энэ юу үүсэж ийн гэхээр хувийн бизнесийг татвар төлөгчдийн мөнгөөр дэмжиж байгаад хамгийн гол асуудал нь. Түүнээс бус намаагүй. Тэгээд ийм олон их найт төгрөгийг. Тэгээ өнөөдөр та бүхэн анзаараарай. Хотын гудамжаар зүгээр алхаад явхад ямар байгаа вэ? 100 задгаа 60 хагархаа. Дээрээс нь нөгөө зунжингаа сольсон хотын төвийн замууд нь халтаргаатай. Би одоо байн алхаж байгаа. Би бол машингүй. Байн алхдаггүй. Алхаад явхад нөгөө зунжингаа сольсон зам нь өнөөдөр халтаргаатай л болсон байна. Амар халтаргаатай те. Үнэхээр их халтаргаатай. Тэгэд ийм бэжиж бидний татвар төлсөн мөнгийг ингэж хувийн компаниг дэмжнэ яаж нөгөө шудраг өрсөлдөөний газар ямар хацаа хийгээд байна. Сая өнгөрсөн 7 хоног ч бараг бид нар ингээл хүн торгон моргоноос ийм юм дээр ажиллахгүй мөртлөө зүгээр л хувийн компаниудыг оч торгох юм дээр болохоор амар ингээл нүдэн орой дээр гараад та торгон моргоно гэдэг. Ажлаа хийгээч тэр нөгөө өрсөлдөөний газрынхан нөгөө монополийн эсрэг газрынхан ажлаа хийгээч. Юу хийгээд байгаа юм бэ? Яг энтэй адилхан нэг жишээ байгаа. Нөгөө юу лээ аглаг бүтээлийн хийдгээ тийшээ ингээд бас хідэн тэрбумаар зам тавьсан. Одоо тэр нь ашиглагдж байгаагүй нь мэддэхгүй аглаг бүтээлийн хийдэн бас дахиад өмчийн маргаатай ингээд болсон. Бас хувийн өмч рүү ингээд тавьсан. Ийм л юм болж байна. Тэгээд
Энэ бол маш харамсалтай. Тэгээд татвар төлөгчдийн мөнгийг зүгээр л гарын салаагаар урсгаж байна. Хамгийн муухай нь шудраг өрсөлдөөнийг бий болгож байна. Тэгээд нийслэл хотын төсөв батлагдчихжээ. За Nomadia Pictures-ийн нэгэн гоё бүтээлийг хийж байгаа манайхаа. Энэ ямар бүтээл вэ гэхлээр Монголд яг болсон гэмт хэрэгүүдийн кейсүүдийг кино болгоод гаргасан байна. Баримтат кино болгоод. Яг бодит хэргийг, бодит мэдүүлгүүд, бодит баримтуудаар тулгуурлаад гэмт хэргийн цуврал гээд кино гаргасан юм байна. За энэхүү кино маань Univision-ы Монгол багцад байрсан байгаа. Та 12 сарыг дуустал 50% хөнгөлөлтөд үзэж болох юм байна. Мөн та гар утаснасаа Look TV-гээр үзэх боломжтой юм байна шүү. Энэ ямар ач холбогдолтой кино юм бэ гэхэл бид нар гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд маш их ач холбогдолтой. Дээрэс нь маш сонирхолтой түүхүүд явж байгаа шүү. Яг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн 6 хэргийн гэхдээ маш сонирхолтой 6 хэрэг байгаа. Энэ хэргийн бодит түүхээр баримт кино байсан байна. Nomadia Pictures гэмт хэргийн цуврал. Батасай над руу уцаар ирлаа. Хүн алчлаа гэдэг. Тэгээд тэрнээс хойш дүү маань ерөөсөө яриаггүй. Олонд ил болоогүй баримтууд. За сайн байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл. За 1 2 3 4 гэрч хогчийн бодит яриа. 6 өөр түүх, 6 өөр гэмт. Энд төртөгийн жижигэрийн шугамд Умарын утас жижигэрийн утас болсон. Миний аймагс нэрсэлтэй байсан хүмүүстэй байна. Бага утастай хэрэгтэй юм байсан. Адад туслаарай. Би лаоссан байна. Хүмүүжлэх гэмтэх болсон. 12 хүрч тогтоогдсон байгаа. Тухайн газар болол ямар нэгэн хууль зураг бол үйлчлэлтгүй. Интергийн зураг баримтат кино. Би амар стресстэй шүү би. Ингэж. Гэтэ яг бодитор нь үзлэрийг мэдрэмжийг яг жинхнээр нь авч байгаа юм тийм. За өнгөрсөн 7 хоногт ханаа тамуу их байсан учраас бага ангийн хүүхдүүдийн бүгдээрингийн өмчлөлийн хэлбэр хамаарахгүйгээр цахим болгосон байгаа. За тэр талаар бас энэ 7 хоногт нэлээд олон сайт, телевизүүдээр яриглаа. 12 дугаар сарын дунд хүртэл хичээллээд амар хуваартай байсан бага дунд ангийнхны хичээлийг захим хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. За боловсролын сайдын уг шийдвэрийг хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж, хот сургалтыг эрс нэмэгдүүлэх шийдвэрээ гэж хувийн сургуулиуд үзэж байна. Эцэгчүүдийн өмнө яг нэг хоёрхан сонголт тулаад байгаа. За нэг бол хүүхдийнхаа боловсролыг сонгоно, эсвэл эрүүл мэндийг сонгоно гэдэг ийм сонголтын өмнө эцэг эхчүүд тулчаад байгаамаа. Тэгэхээр энэ мэдлэгийн хоцрогдлыг нөхөх гэж одоо үдий зэрэгтэй ингээ явж хахад түрүү жилүүдэд болвол одоо хотын нэг дарга гарч ирээд маргааш бол Улаанбаатар хотын хувьд хамгийн хүйтэн одоо өдөр болно гэд гинт хаачдаг. Эсвэл засгийн газар гинт гарч ирснээр одоо шатхууны хомсдол үүсэж байна. Төгжрөл их байна гэдэг ийм шалтгаанаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ингээ хаадаг. За одоо цаашлаад ханаад гарлаа гэд өвөл боллоо гэд сургуулиудыг хаах хүртэл одоо энэ арга хэмжээнд авч байгаа нь бол хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж чинь гэж бид нар бол үзэж байгаа. За. Тий одоо маш их юм бас. За тэгээд хүүхдүүд ер нь гэртээ яг бодит амьдрал дээр яаж хичээл хийж байгааг бас харцгаа. Ангийнхантайгаа уулзах байх ямар гоё нөө мухай нөө мухай. Хичээлдээ ямар вэ нөө? Ингээд интернетээр хичээл ороод баймаар вэ нөө? Хичээлдээ ямар вэ? Хичээл өнөөдөр орсон уу? Ороогүй. Яагаад ороогүй юм бэ? Мэдгүй. Нөгөө 1-7 хоног захимаар хичээлнэ гэсэн.
багш нь хичээл орохгүй байх чамд ирнэ ямар санагдаж байна? Муухай. За ингээд хөрхий энэ яасан бэ гэсэн чинь нөгөө онлайнаар орох хэрэгтэй байсан хичээл нь ороогүй. Яг тэгэхээр зарим нэг одоо настай багш нар бол онлайнаар хичээлээ орж чадахгүй байгаа юм байлээ. За дээрэс нь одоо энэ интернетийн хүрэлцээнээс болоод одоо жишээлбэл ингээд захын сургуулиуд ч юм уу те онлайнаар хичээлээ орж чадахгүй байгаа юм байлээ. Нэг юм болж надад зүгээр нэг айц төрүүлж байгаа юм юу гэж маш олон хүмүүс хүүхдүүдэд бага ангийнхаа хүүхдүүдийг гэрт нь цоожлоод явж байгаа. Нөгөө нэг амар нүүрсийг хийгээд. Энэ бол надад бол амар санагдсан. Нөгөө нэг амар хүчтэй нөгөө гэрийн агаарыг тэр чигт нь шатаадаг нөгөө угаар гаргадаг нүүрсийг хийчээд бага ангийн хүүхдүүдэд цоожлоо явчихж байгаа. Энэ бол үнэхээр одоо мэдхгүй. Нөгөө нэг номын чимэг мэмэгч одоо хүүхдийн төлөө гэлцтэй баг веб татуулмааргүй нэ бурхан минь хүүхд гэдэг орлоод идэг хүн чинь чимээгүй. Тий веб татаад бол угаарч өгөхгүй шүү дээ. Энэ бол амар осолтой юм хийчихэж байгаа байхгүй. Ямар ч бодлого байхгүй. Зүгээр л ингээд яг гал унтраадаг улс төр гэдэг чинь энэ шүү дээ. За тэгээд зарим нэг улсын хурлын гишүүд юу гэж үзэж байгааг бас сонссон байна. Би бол одоо хичээл сургалтын ажилд байнга тасралтгүй явж явах хэрэгтэй гэдгийг хатуу барьдаг. Одоо бид нар ч нөгөө PISA-гийн шалгалт гэж байлаа шүү дээ олон улсын. Тэрүүгээр за унших чадвараар 3.5 жил ч гэдэм 4 жил хоцрогдсон байна. За хөдөө сумын хүүхэд нийслэлийн хүүхэд хоорондоо хичнээн жилийн зөрүүтэй байна. Математикаар тэр дандаа жилээр яриад байгаа байхгүй. Тэгэхээр сургалтын процесс ч өөрөө тасралтгүй явж байгаад цаг хугацаагаар хэмжигдэх зүйл байдаг байхгүй. Хэдэн цагийн хичээл үзв, хэдэн цагийн сургалтанд суув гэдгээр хэмжигдэх зүйл учраас жилээр яриад байдаг байхгүй. Тэр чинь ингээд за одоо хэдэн 2-7 хоног тасарлаа, 3-7 хоног тасарлаа. Тэгээ тэрийг дараа нь 3-7 хоногийнх нь багш нар нөхчөрөө гэдэг, багш нар нөхнөө гэдэг. Тэгээд нөгөө үдсэж байгаа агуулгыг довчилж үзэх юм бол энэ бол нөхөлт биш байхгүй. Тэгэхээр яалтчгүй тийм дахиад хоцролт үүсэж шít. Бид нар чинь ковидаар хамгийн их одоо сургуулаа хаасан улсын нэг штэ улс одоо нэг. Тэгэхээр бид тэрнээс болоод манад хосрол маш их үүссэн. Тэгээ одоо бид нар захим сургалтанд шилжинэ л гэдэг. Үнэхээр захим сургалт бол одоо тэр бэлтгэл бол анхаагтайг байгаа штэ. Үнэ. За шинэ Монгол сургуулийн захирал бол ингэж үзэж байна. Тэгэд ковидын үеэр бид нар чинь ковид болоогүй сургуулиудаа хаацсан шүү дээ. Хамгийн аим. Би бүр гайхаад иж ковид гараагүй байхад яагаад сургуулиудаа хаацчихаа гэж бодод. Тэгээ хамгийн удаан хугацаагаар сургуулаа хаасан. За шинэ Монгол сургуулийн захирал ингэж үзсэн бол бас нэг шинэ Монгол сургуулийн захирал юу гэж ярьсныг сонсъё. Нийслэлд зөвхөн одоо алаг цог тэглэлтэй байгаа төвийн 6 дүүрэг дээр бол бид баг сургуулийг 1-5 дугаар ангийг эх 7 хоногоос захимж шилжүүлэх ийм одоо шийдвэр гаргаж байгаа. За мөн одоо түүний дараагийн 7 хоногт гэсэн үг тийм ээ. Энэ эхний 7 хоног нь бол баг сургуулинд захимж шилжээд түүний дараагийн 7 хоногоос нь 6-аас 9 дугаар ангийн захим ийм хичээлээр шилжинэ. За түүний дараа 12 сарын 15-нд угаасаа амралт эхэлнэ. За ахлах сургуулиуд бол танхимын хичээлээрээ явна. Нөгөө шинэ Монгол сургуулийн захирал ингэж хэлсэн байна. Хоёулаа шинэ Монгол сургуулийн захирал бол гэж. За нэг ийм байна манайхаа энэ юу юм шиг байгаа маа. Жохон хүүхдгүй хүмүүс юм шиг байгаа. Энэ шийдвэр гаргаад байгаа хүмүүс. Одоо би бол жохон хүүхдтэй хоёр, нэг нь яг бага ангийн хүүхд, нөгөөт нь цэцэрлэг хүүхд. Яг өнгөрсөн жил манай хүүхд 3 удаа хатгалгаа аваад яг эмнэлгээр явсан. За ямар хүүхдүүд эмнэлэгт хэвтдэг вэ гэхэлэр дандаа бага насны хүүхдүүд нөгөө дархлаа сууж амжааг байгаа цэцэрлэгийн насны хүүхдүүд хатгалгаагаар энэ одоо эмнэлгүүдийг дүүргээд байгаа хүмүүс чинь дандаа цэцэрлэгийн насныхан байгаа. Ихэнх нь 1, 2, 3 хүүхдүүд байгаа. Яг 6, 7 хүүхдүүд бол ихэнх нь ингээд бага ухтаад ханиадаа өрөө дархлаагаа авцсан хүүхдүүд байдаг. Одоо жишээлбэл манай охин 2, 3 дугаар ангийнх дархлаагаа ерөнхийдөө 1, 2 дугаар ангидаа бол аваад ханиад хүрхэн хүндэрх нь багасчдаг. Тэгэхээр уг нь энэ бага ангийн хүүхдүүдийг яг жинхэнэ эмнэлгийг оройч чинь дүүргээд байгаа хүмүүс чинь яг энэ цэцэрлэгийн насныхан шүү. Дархлаагаа аваагүй. Ядаж энэ эрүүл мэндийн салбарынхан бас зөвлөжмөр байгаа хгүй. Энэ дархлаа аваагүй байгаа хүүхдүүд чинь хатгалгаа аваад байна. Энэ бага ангийнхан бол харцсангүй бага байгаа гэдгийг бас хэлчмээр байгаа. Тэгэд нөхдүүд одоохонд нөгөө хүүхдүүд нь томроод ингээд яатсан учраас яг энэ бодит амьдралаа бас ойлгохгүй байх шиг байна. За тэгээд ямар ч үсэн энэ 7 хоногт ийм боллоо. Миний хамгийн айж байгаа юм нөгөө хагас кокссон нүүрсэнд энэ олон хүүхдүүдийг янз бүр болгочихгүй би бол тэрнээс л айж байна. За нэг хүн намын гишүүн ингээд сургууль цэцэрлэгийнхаа талаар шийдвэр гаргаа явж исэн бол нөгөө нэг хүн намын гишүүн
одоо үн мөн өсчихгүй гэдээ айгаа явж байна. Үн ер нь яагаад өсөж байгааг та бол мэдж байгаа бох тийм үү? Үн ер нь яагаад өсдөг юм бэ? Тийм хатал төрөөс ингээд үнийн өсөлтөнд орж ирэх нь өөрөө энэ тогтолцоог илүү одоо сайжруулах эсрэгээрээ дордуулах гэдэг юм. Та нар нөгөө тэр үг үсгүйг нэг тодорхой уншиж л та тийм. Тэгээд монополийн эсрэг газар байсаар байтал дахиад юм шуурхай штаб одоо байгуулах юу хийх юм бэ гэдэг дээр тайлбар. За дэр жаа мушгаад ах шиг үлдэн шүү. Энэ нөгөө үн хатуу тогтоох гээд байгаа юм шиг, үн барих гээд байгаа юм шиг тийм зүйл байхгүй. Тэгээд жирийн эдээс ч юм бол үн бол тэгээ зах зээлийн зарчмаар л тогтно. Тэгэхээр үнийг барих боломж бол байхгүй. Энэ бол нөгөө зохиомлоор хоорондоо үгсэн хувилбар үн өсөх энэ асуудлыг урьдчилан сэргийлэх юм л ажлын хэсэг шүү дээ. Монополийн эсрэг газар чинь өөр үнэлээд юм. За ингээд юу болсон бэ гэсэн чинь үнийн зохиомл хомслол сэргийлэх шуурхай штаб байгуулад за тэгээд тэрний дараагаар дорж ханд томилогдсон. Энэ үн гэдэг бол өөрөө зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн талаарх сигнал байдаг. Энэ сигналд ямар нэгэн байдлаар хүчээр оролцох юм бол зах зээл рүү эрэлт нийлүүлэлтийн талаар буруу мэдээллийг дамжуулаад эхэлт юм аа дараагаа. Ямар ч сайхан дорж ханд байгаад ямар ч сайхан одоо алтан бөхстэй мөнгөн цээжтэй хүн байгаад энэ үнийг ямар нэгэн байдлаар зохицуулж болдгүй юм аа. Тий зохиомл үн гэж юусоо байдгүй. Бүх хүн эрэлт нийлүүлэлтэн дээр тогтдог. Тэрийг айгуусан ойлгооч. Тэгээд хамгийн гол за яг үнэхээр жинхэнэ зохиомл үн гэх юм бол энэ цахилгаан дулааны үн ах шиг байна. За бензиний үн. Энэ зохиомл үнийг хэн тогтоодог гэхэлээ дандаа түр өөрөө л хийж байгаа шүү дээ. Тэгээ хаашаа өөрөө өөртөө тэмцэх гээд ингээ гараад ирж байгаа юм. Юу бол гайх. Үнэхээр гайхсан. Тэгснэ амар. Үн яаж тогтдог гэсэн юм. Шоолж инээж минь. Fuck энэ одоо бол энэ үнийн талаарх ямар ч ойлголтгүй шааж шүү дээ. Энд энэ чинь дэлхийн банкнд ажиллаж исэн хүн биз дээ. За нэг юм халаа юм болцсон явж байна. Ингэсэн чинь дахиад давхар улсын хурлын гишүүд маань одоо бас дахиад одоо энэ тэтгэврийн юмд оролцоод энэ Монгол банкныхыг суулгаж байгаа зү бүгд нь бүлтгэлийн цаг л одоо. Бүтэн 5-6 сар ингээд судалгаа хийж ин л гэдэг юм. Тэгэд энэ хүмүүсийн насаар ингээд төвлөр гаргаж жагаад за залуу ахмад настай ингээд байдаг л та. За хөдөлмөрлж байгаа насаар төгсөрсөн жилээр нь зээлийн сонголттой бүтээгдэхүүн энэ хүн ам нь ийм байна. Энэ дээр нь ийм одоо их усрыг гаргаа энэ гэдэг бодлого энэ гаргахгүй мó. Тэгээ та нар энийг санаачлаг гаргаж мэрэгжлийн хүмүүс нь хийхгүй бол өөр энэ чи аль улсын хаашаа хүмүүс очих юм. Хүмүүс хаана хандах юм бэ ч төр засаг руугаа л хандахгүй бол энэ хідэн ахмад хүмүүс чинь хаана очих вэ? Энд чинь манай улсын иргэд үсттэй. Би одоо энэс өөр хэлэх үг алгаж гисж байгаа хүмүүсийн өмнөөс өвдөж байгаа өвчнөө ахмадууд надтай холбогдож байгаа. Энэ дээр та нар сэтгэл гаргамаар байна. Арилжааны банкуд ч гэсэн энэ дээр боломжтой бүтээгдэхүүн гаргамаар байна. Чаддгүй маа гэхэд байгаа банкны зээлийн одоо санхүүгийн бүх бүтээгдэхүүний хүртээмжтэй болгомоор байна. За ингээл ерөөсөө өөрхий гişүүд ч ерөөсөө бүгдээр л Монгол банкных суулгаж бол бүлтийтлэн загинсан. Та нар одоо энэ ахмадын зээлийг одоо юу хугацааг энэ уртсаг одоо бараг хүүгийн багсаг ер нь ингээд та нар л ер нь болохгүй байх гэдгсэн. Ер нь яг ийм шүү. Монгол банкных суулгаж одоо ингэж загина гэдэг чинь нэгдүгээр нөгөө хараат бус байдлын ерөөсө хөндлөхгүй байгаа. Энд чинь өөрөө ингээ хараат бусаар ажиллаж явах хэрэгтэй байгуулах шүү дээ. Хараат бус энэ хамгийн чухал энэ чинь мангар чухал юм багхгүй юу? Үнц нь. Хоёрдугаарт энэ тэр тэтгэврийн зээл үү юм уу энэ зээлийн бүтээгдэхүүн гэдэг чинь өөрөө зах зээлийн жамаараа бас явж явах хэрэгтэй юм. Энэнд ямар нэгэн байдлаар улс төрийн байдлаар оролцсон чинь дахиад гажууд та нар санаж нэг тэтгэврийн зээлийг тэгэлсэн шүү дээ бөөнд нь. За энийхээ өр нь одоо бол явж байгаа. Нөгөө нэг асгатын мөнгөний орд нь ажиллахгүй ингээд одоо бол өр нь явж байгаа. Тэгээ дээрээс нь шудраг ус явсан те. Зээл аваагүй хариуцлагатай байсан ахмадууд нь хохироод зээл авцсан байсан хүмүүс нь хоцсон нэг ийм новшин юм болсон шүү дээ. Яг тэрний араас явж байгаа. За ингээд Монгол банкных загинж хаагуур дараагийн Монгол банкны даргын талаарх асуудал яригдаад эхэлсэн. Энэ улсын тусгай бодлогын хүрээнд би тусгайлан физикч мэрэгчлэр бэлтгэгдсэн үнэн сургууль төгснөөс хойш би 20 гаруй жил энэ төсөв, санхүү, салбарын яамд, сангийн яамд ингээд ажилласан ажлын мэрэгсэн туршлагатай. Тийм учраас энэ ажлыг хийхэд надад мэрэгжлийн ур чадварын хувьд ямар ч асуудал байхгүй. Хоёрдугаар Монгол банкны хууль заасан тэр шаардлагаар бол энэ мэрэгсэн байдлыг харж үзэх ийм шаардлага, энэ шаардлагыг бүр хангаж байгаа. За түүнчлэн би түрүүчийн бас сэтгүүлчдэд хариулснаар Монгол банк бол Монгол улсын төгрөгийн ханшийг хадгалах, Монгол улсын
бусад бүх дэлхийн одоо хөгжиж буй улсуудын туршлагаар бол Монгол улсын доктортой хөгжилт хувь нэмрээ оруулах ийм үүрэгтэй байгууллага болохоос биш зөвхөн банкны мэргэжилтэй ажил зөвхөн банкны эрх ашгийг хамгаалах зориулттай ийм байгууллага биш юм аа. Тийм учраас энэ бол 3 сая 500 мянган иргэдийн аж амьдрал Монгол улсын доктортой хөгжил ирээдүйд экспорт нэмэх энэ зөвлөлд анхаарал тавьж явах хэрэгтэй ажил. Дараагийн дарга гараад ирсэн. Эрдэнэс Монгол компани захирал. Тэгээ физикч хүн юм байна. Өөрөө бол хэллээ те. Би бол бэлтгэгдсэн физикч хөө. Тэгтээ би Монгол банкны ерөнхийлөгч бол чаднаа. Ах нь гайгүй. Физикч гэсэн гайгүй болно. Ер нь Монгол банкны захирагч амар онлын штэ. Энд чинь мангар онлын ажил واخгүй да. Мангар онлын физик гэн онлын нөгөө юуны онлын эдийн засгийн ажил واخгүй да. Эдийн засаг ядаж нэг эдийн засгийн мэргэжилтэй хүн баймаар байна штэ. Ядаж нэг эрэлт нийлүүлэлтийн дахаа мэддэг. Ядаж нэг мөнгөний юм хамаа нэг худлаа унж гисэн нэг сурцсан хүн баймаар штэ. Тэгсэн чи юу ч ах нь физик мэргэжилтэй олон жил төрийн байгууллагуудаар дарга хийж явсан учраас дарга хийж чаднаа. Бэлтгэцээ. Ах нь хүн загин чадна. Ах нь физикч хамаагүй. За тэгээд бас ер нь тэгээд яг юу хийх юм бэ гэдээ асуусан. Тэрнээ. Тэгэхээр ахмадууд ядаж даралтын эмээ авдаг. Хоол хүнсэндээ мөнгө зарцуулдаг. Энэ хүүсүүд үнэхээр хомсдсон байна. Авсан зээлийнхээ 84%-ийг өрөнд нь буцаагаад төлж байна. Тийм учраас их хурлын даргын энэ гаргаж байгаа санаачлага бол ерөөсөө энэ ахмадуудынхаа аж амьдралд л гар дээр үлддэг 5 төгрөгийг нэмэгдүүлэх л ийм зорилго байгаа болохоос биш зах зээл рүү бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдэж инфляцийг хөөргөх ийм байхгүй. За юу хийх вэ гэсэн чи ийм ярьж байгаа. Энэ биш үү Монгол банкны захирлын амнаас гарах ёстой үг биш үү? Энэ улс төрчийн амнаас гардаг үг. Монгол банкны захирал бол ийм улс төрийн юм хийж явж болохгүй ой. Энд чи одоо бодлогын хүү мүүгээ хараа сууж явах хэвээр үн чи юу ахмадын зээл мэл юу яах? Наа чи улс төрчтэй ярьдагаараа. Юу яриад байгаа юм. Тэгээд ярьж илээ. Банкнуудаас тусдаа ийм хараат бус хүн томилогдож байгаа гэж нэг сайд ярьж илээ. Sorry no. Банкнуудаас хараат бус биш. Улс төрөөс хараат бус хүн байх хэрэгтэй байхгүй да. Гэтэл энэ хүн юу гэж харагдаж байна гэхээр зүгээр ингээд улс төрчтэй ингээд байнгын томилгоогоор явж ирсэн хүн. Тэгээд дахиад нэг юм Монгол банкн дээр аваачаад мөнгө хэвлүүлдэг машинаа л аваачаал ингээд улс төрчдийн зүгээр үгээр явах гэж байгаа хүн л очиж гин гэж харагдаж байгаа. Миний энэ харагдаж байгаа. Ер нь бол би энэ хүнийг хүчээр явуулчих واخ гэж бодож байна. Хичнээн эсэргүүцэд нэмэргүй шүү дээ манад чинь. Тэгэл дарга хүссэн бол тэгээд долоон буудлын должонгой байсан ч хамаагүй Монгол банкны захирлаар шаан шүү дээ. Ер нь бол тийм үстэй. Би бол томилогч байгаа. Гэхдээ ер нь ийм ярьж байгаа, ийм буруу юм ярьж байгаа хүн шүү. Ийм хүн байх шүү гэдгийг хэлж байгаа. За тэгвэл Эрдэнэс Монгол гэдэг компанид захирлаар ажиллаж байсан яг юу хийсэн бэ та гэж асуусан. Эрдэнэс Монголын захирлаар яг 3 жил ажиллалаа. Яг ингээ уулзалж хийсэн ажил юу юм танд байна? Би үндсэндээ хамгийн товчноор ярихад 3 цаг ярьдیں۔ Энэ хийсэн ажлаа ярихад товчлоод ярихад. Тийм учраас өнөөдөр Эрдэнэс Монгол нэгдэлд 3 жилийн хугацаанд хийсэн ажлыг ярих би танарт хамгийн товчоор 3 цаг ярих болцоотой. Тийм учраас одоо энэ богино хугацаанд би бүгдийг ярих болцоогүй. За миний дөө ах нь багада 3 цаг ярина. Тэгэхээр хуцалгүй дуу байна. Ах нь маш их ажилласан. Тэгэл өөгүй яа дарга юу яач л да яадаг юм 3 цаг сууя гэсэн. За окей. Презентац гаргав. За ингээ нөгөө хүмүүс мөрүүлдэ нойр мөрнөр. Гэтэ багтаа гэж байгаа шүү чинь. Ихтэй одоо хэдэн цаг ярих юм бөө мэд байгаа. Чи та юу гэсэн үг юм бэ те? Юу хийсэн гэсэн чинь чи зүгээр дуугаа гэж. За ийм Монгол банкны даргатай болох нь за Монгол банк гэдэг бол засгийн газрын мөнгөний машин ерөөс биш ATM биш үхгүй да. Гэтэл яг ийм ATM аваач тавих гээд байна. Өөрсдөө гарын үзүүрт явж исэн үнэ аваач тавих гээд байна шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ? Инфляц болно гэсэн үг. Бидний карман дахь мөнгө үнгүүднэ гэсэн үг. Физик жаах очиж байгаад очиод тэнцээ ингээд хүссэн мөнгөний хэвлж өгнө гэсэн үг. Энэ бол муу мэдээ.
Энэ 7 хоног жинго нэр нэг айгуугаа нийтлэл гарсан байлээ. Та бүхэн энэ нийтлэг уншаарай. Монгол банк хүнд үйлчлвэ гэдэг нэг нийтлэл гарсан. За энэс болоод сошиал дээр маш их маргаа өрнсөн байгаа. За энэ нийтлэлийг би энэ доор тавьчих. Та бүхэн бас уншаарай. Би description хэсэгт тавьчихна. Тэгэд манайхан чи сүүлийн үед ерөөс юм уншгаа болцсон юм шүү дээ. Please уншаарай зөө. Яг энэ Монгол банк яага гажууддаг те мөнгө хэвлэлээр яг энэ улс оронд юу болдог те засгийн газар яаж төв банкыг өөрийнхөө ATM шиг ажилуулд юм бэ гэдэг талаар маш ойлгомжтой тодорхой тайлбарлсан байгаа. Тэгэхээр энийг уншаарай гэж та бүхнээс хүсэж байна. Тэгээд Монгол банк банкнуудаас биш улс төрчдөөс засгийн газраас хараад бусаар ажиллаж явах хэрэгтэй юм байнамаа. Би өөртөө ингэ 7 хоног болгоо энэ тэнэг юмнууд боловсрол олох гэж нэр зовох юм аа. Наад захын 1-р курсын оюутны юмыг л ойлгохгүй солиороо яваад яа. За би бол өөрийгөө бол певчин хүн гэж боддог юм байнамаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагч Апугийн нийслэл драфт пив ингээд таг нь бүтнээрээ онгоодог тэр пивийг ууж үзсэн үү нөхдөө. Энэ дэлгүүрүүдээр зарж байна. Тэгэд үнэхээр гоё фрешээрээ хамгийн гоё амтлагаараа байгаа. Тэгээд драфт пивийг уухыг хүсэж байгаа юм бол нийслэлийн таг нь бүтнээрээ онгойлгодог драфт пивийг уугаараа. Тэгээд хамгийн сайн пив болвол шинээрээ драфтаар байгаа таг нь бүтнээрээ онгодог нийслэл пив байгаа шүү манайхаа. Баярлалаа. Апугийнхандаа маш гайтай шүү. Энэ 7 хоногт гэр бүлийн тухай хуулийг авч хэлэлцлээ. За тэгээд энэ бол бас нэлээд чухал хууль байсан. За тэгээд мэдээж хууль юм чи энэ дотор янз бүрийн одоо асуудлууд яригдсан. За тэгээд улсын хурлын гишүүд эхнээсээ энэ талаар ярилцсан байна. Энэ бол манай нийгэм тулгамдж байгаа маш том асуудал мөнөөс мөн. Тэгэхээр энэ гэр бүлийн гадуур харилцаан дээр ямар одоо бодлого байх вэ гэдгийг ялцчгүй одоо асуултын тэмдэг байхад үүнийг бас нэг тийм зүгээр торгоод өнгөрөх юм шиг эсвэл одоо нэг инээдэм ханиадан болгоод нийгэмд одоо юм сонирн байдлыг үүсгээл хариултууд яваал ердөөсөө нэг тийм чухалчилж авч үзэхгүй байгаа нь бол маш харамсалтай байна. За тийм энэ хуулиар гэр бүлээс гадуур харилцааг бол бас нэлээд айхтар зохицуулж байгаа юм байна лээ. Тэгээд яг гэр бүлээс гадуур хүүхэдтэй болчвол яах? Гэр бүлээс гадуур явсан хүн ер нь яах юм те торгуулах юм уу шийдвүүлэх юм уу гэтэргээд ингээд харилцаанд явж байгаа юм. За дээрэс нь яг энэний эсрэг гэр бүлээс гадуур харилцааны эсрэг бас кейсийн талаар гишүүд асуусан байна. Хуулийн 5-2 эрэгтэй хүн нэг их нэртэй, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэж юм. За энэ бол хууль зүйн асуудал. За яг хөдөө орон нутагт аслагдсан бүс нутгуудад энэ хуулийн энэ заалт бол бас зөрчигдөж байгаа тохиолдол нийгмийн амьдрал харилцаан дээр бол байгаа шүү. Гэр бүлийн эгчдүү хоёртой суудсан асуудалч байж лээдэг. Хоёр их нэртэй нэг нь одоо хууль ёсны нэг нь хууль бусаар одоо ингээд аль аль нь хүлээн зөвшөөрдөг ингээ явдаг асуудлууд ч байж лээдэг. Ийм тохиолдлууд дээр цаашдаа бас одоо яах ёстой юм. Хуулиндаа бол одоо хуульчлаад ингээ заагаад өгсөн. Гэхдээ одоо хууль бусаар ингээд албан бусаар гэдэг юм уу? Ингээд одоо яг үнийг хэлэхэд амьдрал дээр хоёр их нэртэй байгаа албан ёсны эхнэрээсээ гадна одоо гэр бүл тэжээгээд яваад байгаа юм усуд байгаа шүү дээ. Бид нар бүгдээрээ л мэдж байгаа ш нийгэмд. Тэгэхээр хамгийн муухай нь ингээд авах яг улсын хурлын танхим руугаа ингээд нүднэгүүгээд байгаа. Одоо хоёр хүүхэн тэжээгээ явж байгаа. Иргэн дөрний хүмүүс байгаа шүү дээ. Одоо манай бүгдээрээ л мэдж байгаа л шүү. Бас яг өөрсдөө тулгамдсан асуудлыг бас гаргаж ирж тавьсан гишүүнд нэрээ баярлалаа тий эн чинь бас хамгийн муухай нь ингээд байгаа байхгүй ингээд одоо ингээд байгаа штэ л гэж. За тэгээд яг ингээд ийм яриа явагдаад ирсэн чинь улсын хурлын чуулган дотор ер нь нэг уур амьсгал сонирн болоод эрэгтэй гишүүд ер нь жоохон хайж явах маягтай. Одоо санал хураалт болмоор л байна. Энэ гэр бүлийн тухай үйл хилцэж байхад ингээ хариуцлагагүй хандж штэ. Гишүүд тэгээ одоо энэ ийм хариуцлагагүй хүмүүс гэр бүлдээ ч гэсэн адилхан хариуцлагагүй байгаа шүү дээ. Хуралдаа ингэж хандж байгаа хариуцлагагүй хүмүүс бол гэр бүлдээ бас хариуцлагагүй хүмүүс. Энэ байгаа хүмүүсийг харуулмаар.
Энд байгаа хүмүүсийн зургийг мямцх дарга аваад нэг тавиад байгаа чи. Гэр бүлдээ хариуцлагатай хүмүүс гээд. Ер нь эрэгтэй гişүүд бол ер нь ихэнх нь байхгүйсэн. Тэгэд үгүй тэгэлгүй явах тийм чи яг өөрийн нэрэд тахлаар нэг хүн чинь ингээд улаан ингээд эхнэрээ сайгаа зур явуулдаг гэж. Ёо тэгэл 2-3 хүүхэн дижээд гэлээ. Яг зүрхнөө шаагаад байгаа юм. Шийтгнаа гэдэг. Болохгүй. Гэл тэгэнгүүт чи айгүй хүнд байгаа шүү дээ хөрх юм. Тийм үстэй. Тэгэхээр чи энэ чи яаж байж сууж байх юм бэ? Би хүртэл байж суух юм. Зовоод. Тондор. За тэгээд хууль хэлэлцэгдсэн. Тэмүүчин гишүүн бас сонирхолтой санал гаргасан. Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд гендерийн эрхтгч байдлыг хангаж гэж байгаа байхгүй юу? Яаж хэмжих гэж байгаа? Гендерийн эрхтгч байдал нь юу байх юм? Нийтийн эрх зүй, нийтийн харилцаанд хүүсийн тэнцвэртэй байдлыг хангах гэдэг бол улс төрийн шийдлийн хамгийн чухал зүйл. Гэр бүлийн дотор гендерийн эрхтгч байдлыг хангахын тулд яах юм? Эрэгтэй эмэгтэй хүүхдийн тоо тэнцвэр байх юм уу? Эрэгтэй эмэгтэй хүмүүс гэрийнхаа одоо юу гэдэг айл хэсэгт адилхан сууна гэх юм уу? Гэр бүл дотор гендерийн тэгш байдал ч одоо яаж хангагдах гэж байгаа? Яаж хэмжигдэх гэж байгаа? За энэ бас гоё асуулт асуусан. Гэхдээ нэрээ энэ одоо чинь монголчуудын ёс уламжлал байгаа шүү дээ. Гэрийн эзэн бол хоймортой сууна гэдэг одоо бид нар хичнээн сайхан гендерийн тэгшрийг хангана гэж хууль хийгээд хоймортой суудгаараа сууна. Одоо жишээлбэл янз бүрийн шашинтай айлууд байгаа. Одоо чинь исламик айлд одоо яаж юу яах вэ? Гендерийн тэгшрийг хангах боломж байхгүй шүү дээ. Тэ? Христийн шашинтай айлд гендерийн тэгшрийг хангах боломж байхгүй. Чи угаасаа христийн шашин чи одоо эцгийн эрэгт ёсны шашин аавыгаа хүндлэн ингээд яа Библиэлд хүртэл ингээд бичсэн ба. Одоо чи Библийн шашинтай гэр бүлийг яаж гендерийн тэгшрийг хангах юм бэ? Энд чи өөрөө амар юм ойлгомжгүй юм заалтуудыг оруулчихад. Тэгээ яг хөө хилчлээ л дээ нөгөө ингээ асуусан чи гайгүй чи ингэж битээ мушгаад чи наадах чи ингээд гэр бүлд одоо нөхөр нь аяга угаасан бол маргааш нөхрөө аяга угаан ч гэдэг юм уу нэг иймэрхүү гэдэг утгаар тайлбарлаж байгаа шүү дээ. Гэтэ гэр бүл төр бол ингэж хит нарийн зохицуулт бол хийх буруу шүү. Зүгээр би бол тэгж бодож байгаа. Ер нь энэ хүний бэлгийн амьдралыг ямар нэгэн байдлаар хуулиар зохицуулах боломж байхгүй. Хичнээн хууль гаргаад явуултгаа хөрөөл хоорондоо явуултна. Хичнээн хууль гаргаад хоёр нөхөр авахар бол аавна, хоёр эхнэр авахар бол аавна нэрээ. Одоо социализмын үед манай аав ярьжсэн хашаанда хоёр нөхөр нь амьдэрдэг. Тэгээ гуруулаа ингээд нэг ихч гэр бүлээ аваа явчихдаг, хоёр нөхөртэй тийм ихч байсан гэдэг ч байгаа. Яг хажуудлын хашаанд тий. Гэхдээ тэрийг яах юм бэ чи гурван хүн гуруулаа ингээд тохиролцоод байж байгаа. Гэхдээ тэр нэг улсын хурлын гишүүнийг гурван хүүхнийг тижээдэг. Тэгээд гурван хүүхэнд гуруулаад одоо ингээд за одоо яах вэ ингээд хин ах нэрийг хэлэх гэж байдаг шээс. Бүгд тавтай. Хэлэхгүй нэр минь хэлэхгүй. Гэхдээ энийг бол зогсоолгоо хамгийн гол нь гэр бүлийн тухай хуулийн хамгийн чухал юм юу гэхэлээ хариуцлага байх хэрэгтэй. Чи үнэхээр сонголтоо хийгээд хүүхдтэй усмал хүүхдийнхөө өмнө хариуцлага үлээ. Салж нийлж болно. Гол нь хариуцлагатай бай. Чи 10 хүүхдтэй болж гол нь тэр хүүхдүүдэд тижээдэг байх хэвээр. Түүнээс биш тэр нэг эмэгтэй дээр хамаг ачаагаа өөрөөлөд явуулж болохгүй. Ийм л хууль байх хэвээр. Түүнээс тэр хүний бэлгийн амьдралыг бид нар зааж зааварж болохгүй манайхаа. Хүний ор хөнжил рүү орж болохгүй. Яг нөхөр мөхөр чи араар чин тавьсан байж болноо. Тэрийг заавал хууль болгож хийж яах гэдэг юм бэ? Гол нь тэрийг л юу яаж хариуцлагыг хийж гэлтэй тийм үстэй. За тэгээд гэр бүлийн хууль гэдэг энэ 7 хоног ч гол ярьлаа. Бас энэ 7 хоногийн чухал сэдвүүдийн нэг байлаа. Баярлалаа. Гэхдээ яагаад хоёр нөхөртэй байж болохгүй гэж тийм үстэй юм ч та. Гэхдээ жишээлбэл ийм амар сони ийм секси ийм юутай хүмүүс байт юм л шүү дээ. Ингээд эхнэрийгээ ингээд өөр хүмүүнтэй байхыг харж таашаалмаж давдаг. Тийм хүмүүс амар олон байт юм л шүү. Бүр мангар олон байт юм лээ. Энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногоос гарч ирсэн нэг ийм сенсац байгаа. Энэ юутай холбоотой сенсац вэ гэхээр сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй холбоотой нэгэн асуудал гарсан. Энэ өмнө нь бол зарим арга гэрээс ч юм уу те. За бидний хийж чадах тухай
чиглүүлж байгаа тэр өвчтнүүдээс бидэрт хадгалж хийж байгаа бас энэ чиглэл хадгалсан. Харамсалтай тогтоох гэхээр бид нар хялтын ямар нэгэн баримтчил жишээ болж байгаа учраас байхгүй камер хийсэн. Учраас нотлохгүй гэсэн. Тэр хүмүүсээс тайлбар өгөх бол тэр хүмүүс ч өсөлтсөн гэсэн юм үстэй. Сон тийм зүйл мэдэргүй. Тэгээд одоо удаан цогцоос нийт төсөл сүртэй суулгаж өгөх шийдэл болно. Тэгээд сууган мөр чөвшрөөс сайтаас шийдэл. Ер нь бол одоо шугамны төвчөөр ийм ч гэсэн өнөөдөр бол энэ одоо шугам жаана гэхэд салбар хариуц яа гэж бодох вэ? Хоёр салбарын бомбын асуудал байна. Хуулийн дотоод тэрний салбар, гэрүүлийн салбарын бомбын амир. Энэ бол үнэхээр амир. Энэ одоо зүгээр жирийн дэглэмтэй ч юм уу 20 газрууд ч ийм одоо байха болцсон шүү дээ. Тэгэхэд одоо энэ сэмүүд ийм болж шүү дээ. За тийм сэмүүдийн дарга нь яриа өгсөн мэн юу гэж ярьсан сонсон. За би энэ байгууллагт ажиллаад одоо 4 сар болж байна. За энэ хугацаанд бол дотоод хяналт шинжилгээнүүдийг хэд удаа хийсэн. За үүгээр бол бас эмч эмнэлгийн мэрэгчлэлтний харьцан хандлага ёс зүйтэй холбоотой ажлуудыг бол бас хийх хэрэгцээ шаардлага байна гэдгийг бол одоо эхлүүлсэн байна. Эмч эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүй харьцан хандлагатай холбоотой одоо чиглэсэн сургалтуудыг хиймээр юм байна. Дээрээс нь ажлын байран дээрх стресс мөн ажлаас хасрах хам шинжээ сэргийлэх чиглэсэн нөлөөллийн ажлуудыг бас зохион байгуулалтаар хиймээр юм байна гэд ажлууд бол эхэлсэн байна. За мөн энэ одоо дүрс бичлэгт орсон эмч эмнэлгийн мэрэгчлэнүүдтэй уулзсан. За холбогдох одоо энэ мөрөөр ажилласан. За сахилгын шитгэлийг бол одоо хуульд заасан одоо сахилгын шитгэлүүдийг бол оногдуулсан байгаа. Энд ч одоо сахилгын шийтгэл юм уу, эрүүгийн хэрэг юм уу? Би бол ойлгохгүй нэг. Тэгээд одоо тэр энэ хүчрхийлэгч хүмүүс чинь тэгэл ажиллаа хийгээл байж гэсэн үг үстэй. Тэгэд энэ сэтгцийн өвчтэй хүмүүс гэдэг чинь өвчтэй хүмүүс ээ. Энэ хүмүүсийн чинь тэр эдгэж ингэж тэр эмчлэх ёстой болох шүү. Та нар сүүл тэр Monster гэдэг кино үзсэн үү? Netflix дээр гарсан байсан. Ed Green гэдэг одоо дэлхийн амар бүр зартай сериал киллер шүү дээ. Тэр хүн ингээд баригдсныхаа дараа ямар орчин нөхцөлд ингээд өөрөө шизофрентэй хүн юм байл л да. Одоо эмэгтэй хүний нүүрний арьсаар ингээд баг хийж ингэж өмсдөг, хүмүүсийн нүүрний арьсаар ингээд гэрлийн бүрхүүл хийцэн байс тээ. Тэгээд ийм өвчтөн тэр хүн бол зүгээр ингээд айгүй гоё юм гаднаа цэцэрлэгтэй яг нэг юм хаус шиг газар маш тайван нөхцөлд эмчилгээ хийлгэл байж байгаа юм. Яг тэр кинон дээр. Тэгээд би тэр киноны дараа хүү энэ ч одоо ийм амар сериал киллерийг ийм газар байлгад юм уу ингээд судлаад үзсэн чи яг тийм л. Гэтэл манай монголчууд энэ ч юу болж байгаа юм. Хань нөгөө эмчлүүлэх битгий л одоо улам амар болоод бүр баг амиа орлох хэмжээнд очихоор юм биш. Тэгээд энэ бол байж болохгүй. Тэгээд энэ маш харамсалтай үйл явдал болсон байна. Тэгээд энэ 7 хоногийн бас олон хүний анхаарлыг татсан үйл явдал байлаа. За өвөл болоод ханиад томооны үйлрэл эхэлсэн байна. Энэ тэндгүүл нусн гойдсан, халуурсан, толгой нүвдсэн хүмүүс байна. Дэлхийн эмчнэрийн хамгийн их зөвлөдөг Tylenol-ыг би та бүхэн зөвлөж байна. Дэлхийд алдартай Америкийн нэгдсэн улсын Johnson & Johnson-ы Tylenol-ыг Zint Pharma-ын оруулж ирж байгаа маань манайхаа. Асприн, ибупрофенгүй учраас таны хотоодыг янз бүр болгож цочроохгүй. За дээрэс нь бөөрөнд сүрэг нөлөөгүй та толгой өвдсөн, халуурсан, за сарын тэмдэг ирсэн үеийн өвдөлт, за шүд одоо өвддөг ч юм уу те. За дээрэс нь ханиад томооны үеийн одоо өвдөлтүүдийг намдаахад Tylenol бол хамгийн эффектив буюу хамгийн сайнаар үйлчлэн шүү. За та бүхэн хамгийн гол нь энэхүү эмийг ямар гаж нөлөөтэйг заавраас нараараа тэгээд эмчийн зөвлөгөөгөөр энэхүү эмийг хэрэглэн шүү манайхаа. Tylenol Johnson & Johnson. За манай дарга нар маань хөдөлж ядчих зур энэ эдийн засаг гэдэг юм чи амар эвгүй болчлоо манайхаа. За одоо яг би үйлчлэгийн салбарт ажиллаж байгаа. За манай салбарууд дээр одоо жишээлбэл зөвхөн би биш шүү. Би бас ингэ бодохгүй. За би ер нь өөрөө муу байгаа учраас ингээд хүн багсаад байгаа юм болов уу гэд бусад лаглаг газруудыг асууж үзтээ бүгдээрээ эвгүрцсэн байна. Одоо нөгөө байнгын хүн пиг байж байгаа газар манзруудаас одоо манай найзууд тэнцээ бартендер хийж, ЗБ хийж ингээд асуусан чинь маш хэцүү болц. За болий, үйлчлэгийн салбараа болий. Хүмүүс яг байж болно шүү дээ. Ууж муухай багасгсан байж. Худалдааны салбарынхнаас асуулаа.
Монголын баг урдаа урдаг том сүлжээ дэлгүүрийнхнаас асуулаа. Тэгсэн чинь борлуулалт нь амар багассан гэж. Муудсан гэж. Ер нь одоо бүгдээрээ хэлнэ. Бизнес хийж байгаа хүмүүс бүгд хэлнэ. Эдийн засаг эвгүүтчлээ шүү, мэдрэгдээд эглэлээ шүү. За яг энтэй зэрэгцээд иргэдийн амьдрал ямар байгаа бүгдээр. Өрийн дэвтэр бол өрийн дэвтэргүй дэлгүүр гэж ер нь байхгүй шүү дээ. Гэр хорооллын юм жижиг дэлгүүрүүдээр л зээл авч байгаа шүү дээ иргэд. Тэ өрийн дэвтэр бол зөндөө байна. Дэвтэр дээр бичүүлээд авсан юунууд тэгээд өрөө өгч чадахгүй улсууд бол зөндөө байна шүү дээ. Тэг өгөхгүй байлтай нь биш одоо тэгэл хэцүү шүү дээ. Тэг өгөөл том мах аваад идчихдэг те бүхэл мах аваад идчихдэг гэсэн хүмүүс одоо грамрын мах нь орцсон шүү дээ. Грамрын мах авч гин. Одоо дахианы мах цах авдаг байсан те. Та одоо гайгүй цалин буухаараа тансаглана гэж ярьдэн шүү дээ. Тэдэг байсан айлууд тийм байхгүй. Ерөөсөө л үнэн нэг төмс ногоог чинь 4-5 хилээр нь авахгүй нэг 4-5 шигээр нь ч юм уу те. Тэгээ байцааг талж авч гин. Сонгон мөнгөний хилээр мишгээр нь хамгийн жижигээс нь сонгож авч гин. Яа иргэдний маань амьдрал нэг юм их. Дээрээс нь хүмүүс бүр ингээд сүултээ махаач авч чадгаа болоод за худалдааны завхууд дээр очиод нэг зүйлийг авдаг болжээ. За энд харагдаж байгаа энэ хоосон шулсан яснууд бол өдөр болгон захын мах бэлтгэлийн хэсгээс гардаг шулсан яснууд. За эдгээрийг бол үнгүй ингээд машинд арчдаг. За яг эдгээр яснуудыг бол иргэд ирж өдөр бүр одоо ирж аван өөрсдийнхөө амжиргааг залхуултыг бол худалдаач нар болоод одоо яг энд мах бэлтгэж байгаа энэ махыг шулж байгаа хүмүүс бол хэлж байна. За яг үүгээр болвол ядуурлын төвшин ямар төвшөнд хүрсэн байгаа вэ гэдэг нь мөн харагдаж байна. Энэ одоо тэгэл ард түмний амьдрал хэцүү л байх шүү дээ. Тэгэхээр ийм ясаж аваачаад гэртээ аваачаад мүлжөөж чулаад хоол хийж байгаа зөндөл байгаа. За тэгээ 2-3 хүнээс сурвалжлага авсан болоо. Ер нь бол энэ яс авдаг хүмүүсийн тоо эрс ихсэн гэж ярьж байна. За одоо нэг ийм анзаар хэдэл. Дарга нар маань тэнцээ ингээд иргэдээсээ тасраад ингээд явж явах зур бизнес эрхэлж байгаа. Одоо зүгээр дундаж төвчний бидний амьдрал ингэж шин. Тэнгүүд дагаад тэр нөгөө одоо яг нэг ийм доошо унах уу яах уу гэдэг хүмүүс ч одоо яг доошо унж эхэлж байна. Тэгэхээр маш хурдан яаралтай арга хэмжээнүүд авахгүй бол эдийн засаг эвгүй болчихлоо шүү. Энэ хавар маш хүнд хавар болох нь шүү гэдгийг л энэгээр хэлэх гэсэн байгаамаа. Тэгээд дарга нар минь тэр шал хэрэггүй юм хэлцэж байгаа энэ эдийн засаг чинь маш хүнд болцсон байна. Эдийн засгаа чөлөөлөөч, татвараа буулгаач, хүмүүсийг бизнес хийх орчин нөхцлөөр нь хангаад өгөөч. Түүнээс бид нар туслаад үг дэмжиж үг гэж тэр плей таймер шиг тийм хүсээгүй шүү дээ. Зүгээр л биднийг дамтгаа болоод нэг хэсэг хугацаанд бизнес хийх эрхчлөлтөөр л өгч. Тэгээд болоо өөр юу ч хүсэхгүй. Энэ 7 хоногийн энэ гэгээлэг мэдээнд оруулах гэжсэн болцсон мэдээ шүү зэ. Амар гэгээлэг нэг юм явсан. Нөгөө түрүүчийн засгийг огцруулах дээр би гар авсыг зурсан шүү дээ. Тэгэхээр ер нь тэрнээс хойш бол нэлээд зүйлс бол болсон. Тэгээ би бол 100 шийдвэрээ гаргацсан. Үндсэндээ намайг шүүмжлэлсээ татгалцсан юм явж байгаа. За би бол цомхон төртөө байна. Цөөхөн эдээ ямтай байна. Тэгээд энэ татвар матварыг бүр зохион байгуулалтаагаар хүчтэйхэн лоббидж бууруулах юм байна гэсэн. Түрүүчийн засаг бол цомхон биш өөр их гой том дийлэгмэл маш том засаг болсон. Парламент нь тэр чигээрээ нэгдээд нэг засаг байгуулсан. Тэгэхээр энэ бол болохгүй. Тэгээд ажиглаад л байсан л та. Тэр миний хамгийн хэгдэг хүргэсэн зүйл бол засгийн газраас биржийн хуулийг дагаж нар бартер юм орж ирсэн. Дараа нь ажлын хэсэгч гараад өргөдөөс судлаад яваад ирсэн. Өөрөөр хэлбэл газар нөөц баялгаа бартerdж ашиглах. Ийм юм руу орж болцсон юм байна. Ер нь цаг нь болсон юм байна гэд. Тэгээ залуучдын хөдөлгөөний үеэр би гараа өсч сурсан. Үнэхээр миний хувьд бол нэр амар гэгээлэг мэдээ шиг санагдсан. Яагаад гэвэл үзэл санаандаа тууштай хүн байна штэ. Хамгийн гол нь муухай юмд үгүйгээд хэлчих тийм зоригтой хүн байгаа байхгүй. Тийм учраас би золоохтой баяр үргэмээр. Амар гоё. Ямар гоё үе юм бэ те. Ингээд яг ингээд уучлаарай бид нар ингээд ярьдгаас өөр хийгээд байгаа учраас би та хэдтэй санал нийлэхгүй нэ. Та яг бүлэг дээрэмчин шиг болцсон байна. Нэг бол бүлэг дээрэмчин шиг эсвэл бүлэг янхан шиг болцсон байна. Тэгээд дор чанд юу гэж ярьсныг сонсъё. Байжгаад тэгэл өчигдөр л тэг мэдээлэл хийсэн байна. Гэтэ 8 сард өглөө. Яага 8 сард бол анхан шатны нэгждэр өөрөө Баянгол дүүргээс сонгогдсон. Өөрийнх нь зөвлөх нь Баянгол дүүргийн намаа орон дарга хийдэг байхгүй. Тэгээд Баянгол дүүрэг дээр бол өргөдлөө өгөөл явсан юм байна.
Өчигдөр бол бид нар мэдээллүүд бас нэг талаар явж байна. Түүнээс яг ингээд улсын хурлын гишүүн, өдөрт зөвлөлийн гишүүн намын дарагтайхаа уулзж хагаад нүр нүрээ хараад ингээд албан ёсоор ингээд өргөдөл өгсдөө үсттэй. Тийм борчоос албан ёсоор болоогүй байхгүй юу? Тэгээд яг одоо бүхэл бүтэн хүн нам гэдэг чинь маш олон монголчуудын бас залуучуудын юм хүлээлтэн дээр бий болсон юм олон юм сэхэтнүүдийг оруулж ирсэн шинэ ном баггүй. 10 жил ингээд цуг явсан энэ нөхөр маань гинт нэг 10 жилийн ойн өмнө юм санаатаагаар юм уу санамсаргүйгээр юм уу ингээд сюрприз ингээд барихлаар ингээд хүмүүс гайхаад байна шүү дээ. Яагаад юм бэ? Гэхдээ намын гишүүдийнхээ үзэл бодлыг хэр сонсож байна. Эсвэл одоо нөгөө засаг тамтарж байгаа учраас гэдэг юм уу энэ дээр хит бас өөрөөр намайг баярлуулах юм шулуун гишүүд бас намаасаа гарч хүн нам бол одоо хүчтэй нам биш гэдэг ийм одоо шүүмжлэл бас явагдсан шүү. Баян гол дүүргийн үзэл бодлыг яамааргүй байна. Зөө. Surprise гэж барьсан гинэ үргэлжлээ. За ингээд хүн намын 10 жилийн өмнө сюрприз бариулж үргэлжлээ. Тэгэд би бол зүгээр тэгж бодсон шүү манайха хүн намынхан болвол дүнгээ тавилсан. Хизээ тавилсан гэж орон нутгийн сонгуулиар. Хүн намын дэмжигчд нь оппозиц байгаасаа гэж хүсэж исэн бохоггүй юу? Гэтэл өөрлөн шургалаад орцсон тэгэнгүүт шууд хүн намын рейтинг хотод амар өндөр өссөн шүү дээ. Наранбаяр ах мах чи айгүй өндөр өсгсөн байсан. Хамтраал та нар бодолтой хүн нам бүр нийслэлээр нэгт суудал авч чаддаг. Бүр ингээд бүр уланд орцсон шүү дээ. Би Ванга шиг хэлээ зөө. 2028 оны сонгуул дээр хүн нам бүр дор чонд ч гарч ирэхгүй нэрэ. Би бүр Ванга шиг хэлээ. Нэрэ. Золж аргал ах маш зүү улс төрийн алхам хийсэн шүү. Зүгээр та нар ингээд боддоо. Зүгээр ингээд хүссэн хүнтэйгээ очиод янхантайгаа хүнтэй хин ер нь хамт байх юм. Оюутан дээж янхант ч л байдаг, хөрс үг дайрч өөртнөхөөгээд орж л байдаг те. Ерөөсөө ямар ч үзэл бодол байхгүй ингээд хин хаашаа гин тийшээ орж идэг. Зүгээр дор чонд бол зүгээр нэг байдаг л нэг оппортунист л байгаа байхгүй. Ямар ч үзэл бодол гэж энэ үнд байхгүй. Тэгээ одоо бүр өөрийнхөө ярьж исэн юмны эсрэг үн барина гэдэг ингээд явж байгаа юм шүү дээ. Тэгээд золж аргалахад дахин баяр үргэлж. За ингээд энэ 7 хоногийн гигалэг үдэг үзсгээ байна. Сайн байцгаана уу? Миний нэрийг Ингүн гэдэг. Тэгээ би 12 настай 7 дугаар ангийн сурагч. Дөрөв тавтайдаа уншиж эхлээл. Тэгээ одоо сүүлийн үед амар эрчимтэй уншиж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд яг дуртай номнуудаа би 2-3 цагийн дотор уншижтэй шүү дээ. Уншсан номоо тоолдгүй шүү дээ. Гэхдээ яг тэр зураг авсан өдөр би ингээ нөгөө ингээд номнуудаа үрж агаад тэг зураг авъя гэж бодсон байхгүй юу. Тэг яг үржихдээ бас тоолоод тэг тоолсон чинь 110 ном байсан. Сайхан ном уншаарэ. Тэг ном уншихаар том болоод юмс их сайн мэддэг хүн болно даа л гэж хэлье. Ямар муу юм бэ. Гэсэн чинь энэ хүүхд манай таньдаг хоёр хүний хүүхдөө ш таарлаа. Миний гэргээд нэг шоу гардаг гэсэн мэдгүй. Тэр манай миний гэр шоуны монтажиг хийдэг гэсэн найруулгыг туслах найруулагч маягтай од гэд охин бидгийн. Тэдний хүү дээрэс нь та бүхэн мэдхээр бол анимашн хийдэг Эрдэнэ 2 гэдэг нэг залуу байдаг штэ. Энэ нүдний шилтэй буурлжтай залуу байдаг юм да. Одоо энэ юу мөг хийдэг, хандгаа мандгааг хийдэг. За тэр Эрдэнэ 2 од 2-ын хүү юм байлээ. Тэгээд хүүхэд нь бол үнэхээр лаг хүмүүжлэлтэй лаг байгаа юм. Тэгээд ном уншдаг хүүхэд гэдэг чинь бол амар чухал байдаг. Тэгээд одоо бол энэ амар их мэдээллийн дундуур тэгээд ном уншаа сууна гэдэг чинь бол бас хэцүү шүү дээ. Тэгээд энэ хүүгээр бол үнэхээр бахархсан, үнэхээр лаг хүү байлээ. Тэгээд ирээдүйд лаг хүн болоороо тэгээд гадаа гарч тоглоор юм хэвдэ зөө бас. Дандаа ном уншаа суугаад номын цагаас олоод уссан хүмүүс бас байдаг байсан. Тэгтээ тэхгүй байхаа. Манай хоёр бол хүүхдээ маш сайн хүмүүжүүлж байгаа ч тэгүүлэхгүй байх. Тэгээд баяр хүргэе манайхаа. Монголын ирээдүй гэрлэгээтэй байна шүү. Гэрлэгээтэй байна. За ингээд энэ 7 хоногийн weekly show өндөрлж чинь. Тэгтээ яг амьдэр нь үзэх шал өөр байгаа. Илүү ийм амьд мэдрэмж авч байгаа. Нэг амьд тоглолт үзэж байгаа юм шиг тий. Тэгээд баярлалаа. Ер нь улс төр бол одоо шинэ жилийг хүлээсэн байдалтай байна. За
Улс төрчдийг шинэ жилээ хүлээж авах зур эдийн засаг маш хүнд байдалтай шүү. Яг үнэндээ энэ жил бол шинэ жилүүд бол маш одоо хязгаарлагдмал хүрээнд болж байна. Би чи өөрөө шинэ жил хөдөлдөг хүн. Ер нь бол дуучин муучин авч байгаа байгууллагууд амар ховор байна. Өөрсдөө л болгоод байна дандаа. Осолгүй хөдлөгчөө бол аваад байна. Өөрөөр дуучин муучин дээр бол амар их төсөө хэмжээлээ шүү. Тэгээд эдийн засаг хүндэрчийн бэлдэцгээ гол нь энийг яаж сүрхөө гэхээр бид нар чөлөө зах зээлээс л өөр биднэрт өөр ямар ч гарц байхгүй. Зохицуулаад байх тусам мөнгө хевлээд байх тусам улмал бидний амьдралд мууднаа. Тэгэхээр чөлөө зах зээл бидний цорын ганц аврал шүү манайха өөр юм байхгүй. Баярлалаа. Ажиллаа хий. Улс төрчдөө зах зээлээ чөлөөд амраас мэдлээ шоуд холбогдороо дараадлаа үгээр уулзцай баярлалаа. Хайртай шүү. Тэр то аманд орсон байна.